За бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргье. Бацар байна. За одоо бүгдээрээ front-end React-ийн үндэс React state hook routing гэж сэдвүүд явж байгаа. Одоо state hook сэдвүүд маань ер нь болоод одоо routing гэдэг ойлголт руу өнөөдрөөс орж эхэлж байна. За өнөөдөр бол лекц байгаа. Энэ лекц нь routing тэгээд React framework мөн хамаарлын менежментийн багаж хэрэгслүүд гэдэг ийм сэдвүүд байна. За дотроо 3 лекц байдаг юм байна. За бүгд эндээс эхлэе. За dependency management. За хамаарлын удирдлага гэж юу вэ? Энэ хэрхэн ажилтдаг вэ? React-тэй сонгодтой энэ хэрхэн ажилтдаг вэ гэж. За програм хангамжид хамаарал нь нэг компонент юм уу модуль аппликейшн дах нэг компонент юм уу нэг модуль функцийг модуль зөвхөн ажиллахын тулд нөгөө толгуурлдаг гэнэ. За хамаарлууд нь програм хангамжийн өрөвдөлт нийтлэг зүйл юм аа гэж. Яагаад гэвэл энэ нь хөгжүүлэгчдэд өрчилж байгуулсан функцүүд эсвэл багаж хэрэглэгчд байдаг гэж үсгсэн. Бусад хүн ингээд үсгчихсэн багаж хэрэгслүүд гэж. Бэлэн юм ашиглан гэсэн үг байна шүү дээ. Бэлэн юм. За хэрвээ та өөрийн гэсэн React application-ыг байгуулъя гэвэл React хамаарлуудыг та асуулах хэрэгтэй болно гэж. За эдгээр хамаарлууд байхгүйгээр таны код нь зөв ажиллахгүй. Алдааны жагсаалтыг харуулна гэж байна. За илүү ингээд хөвгтэй төсөлтэй та ажиллах үед олон хамаарлуудыг та хариуцах хэрэгтэй болно гэж. Dependency is not well. Dependency нь одоо сайн зохион байгуулагддаг эсвэл тодорхойлогддог төсөлт байх юм бол тэр нь dependency-гийн там гэдэг зүйлийг бий болгоно гэж. За програм хангамжийн төсөлдөх програм хангамжийн хамаарлуудыг зохион байгуулад та package manager хэрэглэх хэрэгтэй. Package багц зохион байгуулагч нь багцыг удирдагч нь багаж бөгөөд суурилуулалт, шинжилэлт мөн хамаарлуудыг буцаалтыг хийдэг.
Олон алдартай програмчлалын хэл жишээлбэл JavaScript, Python, Ruby, Java бүгд package manager хэрэглэдэг гэж байна. За, дээхэн хичээлүүдэд бид нэг алдартай package manager-ыг танилцуулсан. Тэр нь NPM байсан. За, React Project White ашиглан үүсгэхдээ мөн NPM дараах командыг үүсгэж болно гэж. Дараах командыг ажиллаж болно. As you recall from prior lessons гэж байна. За, өмнөх хичээл дээр boilerplate code хийхэд бол хэрэгтэй гэж байна. Одоо маш олон кодууд бид нар энэ юуны дагуу бичсэн шүү дээ. React-ийн семинар тэгээд beta-алтаар хийсэн. Тэднийг ажилуулахын тулд эхлээд энэ командыг бол ашиглаж болно гэж байна. Тэгэх юм бол танд цааш нэг юм React ажиллах боломжтой гараад өгчнө. За, тэгээд аппликейшнийг эхлүүлэхийн өмнө dependency-нуудыг суулгах хэрэгтэй. Тэгээд npm install юм npm i гэдэг товчлоод суулгачулна гэж зөвлөж байна. Тэгээд тэгснийхаа дараа эхлээд тэр одоо npm create white-а уншуулчаад дараа нь npm i уншуулна. Тэгэхээр мэдээж хэрэг React app гэдэг зүйл бий болцсон доор тэр дотор JSON package JSON үүссэн байна. Тэр package JSON-аас уншаад тэгээд дараа нь dependency нь энэ байна гэж болно гэсэн үг л дээ. Да, package JSON бол төслийн хамгийн root folder patch дээр байрладаг. Pat дээр байрладаг. Package JSON бол файл бөгөөд төлбөрийн тохирооны файл, төсөлтөг төлбөрийн тохирооны файл байдгаа гэж байна. Тэгээд metadata-г агуулдаг, төслийн талаарх metadata-г агуулдаг. Нэр, хувилбар болон хамаарлууд. За, энд бол скриптүүдийг тодорхойлж өгч болно. Мөн тэр тусгай зөвшөөрлийн мэдээлэл бусад тохиргоо төсөл болон түүний хамаарлуудыг тохируулах зохион байгуулах бус зүйлсүүд байдаг. За, хамаарлуудыг суулгахдаа node modus хавтас таны төсөл нэмэгдсэн байна. Node modus хавтас нь бүх package тэр багц болон сан таны шаардлагатай тэр зүйлсүүд ингээд тэр дотор байх болно. За, энэ хавтас нь яг одоо хамаарлууд package JSON жагсаагдсан тэр хамаарлуудын код нь байна гэж байна. Тэгээд шууд хамаарлал болон ямар нэгэн тэдгээрийн хамаарлууд нь бас байна гэж. За, React project ажиллахад хоёр үндсэн зүйл хэрэгтэй гэж байна. Нэг нь React, нөгөөх нь React DOM. За, React DOM гэж байна. React DOM гэж байна.
Packages нь ямар хувилбараар тохирох вэ гэдгийг нь гаргаж өгдөг гэж байна. Одоо жишээ нь энэс дээш хувилбар гэж бичсэн байна. За локал дээр package аж юм бол апдейтлах юм бол npm апдейт тушаалыг өгж болно гэж байна. За globally буюу тэр чигт нь тэр даяар нь гэх юм бол npm update dash зураас dash буюу зураас g global гэдэг үгийг төвчлөлтөөр хийх нэ. За package.json файлд нэмэлтээр нэмээд хэлээд package.json package log.json гэж үзнэ. Эдгээр нь яг одоогийн хувилбаруудыг барьж авдаг гэж төслийн яг хэрэгжилж байгаа одоогийн хувилбаруудыг барьж авдаг. За package-ийг та шинжлэх үед шинэ хувилбарууд нь log гэдэг бол ингээд хадгалагдана гэж. Log гэдэг бол хадгалагдана гэж. Package-ны өөр нэг үндэс тал нь div dependencies байдаг гэж. За div dependencies буюу хөгжүүлэлтийн хамаарлууд нь багцууд юм гэж. Тэрдгээр багцууд нь зөвхөн хөгжүүлэлтэд ашиглагддаг. Яг үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ашиглагддаг бай. Production гэхээр яг сервер дээр байршуулчихсан яг хүмүүс хэрэглэдэг тэр орчинд хилээд байгаа. Тэнд зөвхөн хөгжүүлсэн яг эцсийн байдлаар болсон гэдэг зүйлсүүдээ л байршуулж энэ эцсийн хэрэглэлд гаргаж өгдөг. Тэр орчинг production environment гэж хэлж байгаа. За одоо ингээд аваад үзэх юм бол энд за jest гээд шалгадаг сан байлаа гэж бодож байна нэ. Тэгэх юм бол jest-тэй та зөвхөн хөгжүүлэлтийн орчинд л байлгана. Түүнээс биш зөвхөн өөрийнхөө дотооддоо л байлгана. Түүнээс биш энэ нь бол production-д бол ажиллахгүй гэж байна. Production-д одоо ингээд нэг код ажиллаад тэгэнгүүт за тэр чинь тийм байх хэвээр, ийм байх хэвээр гээд одоо хэрэглэж таагадаад байж болохгүй шүү дээ. Шалгасан зүйлээ л оруулна гэсэн. За энэ хичээлийн гол зүйл нь npm дээр ингээд анхаарлаа төвлөрүүллээ. Гэхдээ бусад package manager-ууд жишээ нь yarn npm гэж бас байдаг шүү гэж байна. За та төсөлтөө алийг нь хэрэглэмээр байна. Тэгээд энэ нь бол та өөрөө шийднэ гэж. Хэрвээ та байгаа тухайн аль нь ямар нэгэн багийн байсан тэр төсөл дээр орж ажиллах юм бол тэдний одоо ашигладаг шийдвэрийн дагуу тэр package manager-ыг л байгаа юм л ашиглана. За та ингээд шинээр бүр ингээд ноорогноос нь та эсвэл төслөө хийж эхэлж байгаа бол та ингээд сул тал сайн талыг ингээд үзэж агаад аль менежер нь илүү надад тохирох вэ гэдэг хэлж байгаа. Тэрийг анханаас хэрэглээ явуулна гэж. За yarn миний мэдхээр за yarn PNP. За yarn бол маш сайн. Yarn бол npm-д хамаагүй хурдан байдаг санагдчихэ. За PNP бол мэдгүй. Яг ашиглаж л байсан гэхдээ нэг
фактор зүйл мэдрэг. Яар нь бол ямарсан төр NPM самгүй сайн байсан. За одоо бүгд асуултанд хариулцгаая. За хамаарал гэж юу вэ гэж тээ. Уул нь яг яг энэ лекц эхлэхээс өмнө хамаарал гэхээр төлөвийн хамаарал гэж ойлгоод явж байсан. Төлөвийн хамаарал. Альва нэг төлөв use effect-ийг хэрэглэхээр тэгээд use гээд нэг хүүкүүд байсан шүү дээ. Тэр хүүкүүдийн хоёр дахь өгдөг аргумент параметр нь dependency байсан тийм. Тэгтэл одоо бол зүгээр төслийг ажилуулах төслийн dependency гэдгийг нэлээд сайлглаа. За энэ зөв хариултыг нь явуулж байна. За dev dependency. За энэ хариулт нь явуулж байна. За дурддаггүй pip байгаа. Pip болоо Python package manager байгаа. Python package manager байгаа. За 3 лекц байсан. За 3 лекц бүгдээрээ 3 таслаад оруулжээ. За 2 by